За нутгийн зан олон иргэд хөтөлмөрчид малчид та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За ингээд богцгийн сэтрэгэн хамгийн газрын хөтөөцгөн засгийн дараа гандар дарагтай одоо цөөн хором ярилцээ ярилцлагыг та бүхэнд хүргье. За ингээд богцгийн сэтрэгэн хамгийн газар малчид иргэд хөтөлмөрчдөрөөгөө чиглэсэн аман хөтөөцгөн салбарлага чиглэсэн бас онцлог одоо ажлуудыг та бас бодож одоо иргэдтэй бас мэдээлэл өргөнө гэж нэг одоо ингээд ярилцлаганд өрж байна. За та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгая. За сумын 2024 оны хөгжлийн төлөвлөгөө гэж төлөвлөгөөгөө иргэдэд орлоор батлуулж хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ 2024 онд хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан малчдуу чиглэсэн одоо нэлээд олон арга хэмжээг авсан байгуулж байна. Тэдгээрийн агмаас дөрөвд бол 2024 оны 1-р сард мэдээлэл судалгааны төлөв буюу одоо бидний хэлцэнснээр оны аварга шалгаруулах ийм үйл ажиллагаа зохион байгуулдаг. За энэ үйл ажиллагааны одоо урд оныхаа ажлыг дүгнэж, дараа оныхаа ажлыг төлөвлөж, сумын аваргуудаа, хөтөлбөрийн аваргуудаа, за оны аварга бүх урдан тэмээ шалгаруулдаг. Оны хэд нэг ийм томоохон хэмжээ зохион байгуулдаг. За оны одоо 7-р сард бол хотурчдын баяр гэж нэг хэмжээг зохион байгуулсан. Хотурчдын баяр бол одоо хотод гарсан малчдаа төрийн үйлчлэгийг хүргэх. За малчдын дунд одоо олон төрөлтэй улдаан тэмцээн зохион байгуулах энэ ажлыг зохион байгуулдаг. За энэ ажилд бол улсын төрийн хамгийн газар иргэдийн нийлүүлэгчдийн хурал, соёлын төв, эрүүл мэндийн төв, ерөнхий улсын сургууль гэдэг албан байгууллагатай хамтарч төрийн үйлчлэгийг хүргэж энэ ажлыг зохион байгуулж байгаа. За оны төгсгөлөөр бол 11-р сард малчдын баяр гэж зохион байгуулдаг. За энэ ажлын үеэр бол бас малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж малчдаа төрийн үйлчлэгийг хүргэх, төлөвлөрийн сургалтуудыг явуулах, давны зэрэгцээ бас уралдаан тэмцээн зохион байгуулдаг юм ажил зохион байгуулж явуулж байна. За үндсэн дээр одоо ингээд 2024 оны төгсгөл болж байна. Оны сүүл болж байна. За ингээд энэ зохион болгох үйл ажиллагааны одоо төлөвлөгөөний дагуу малчдын баярын арга хэмжээг хэд хоногийн зохион болгоход төлөвлөж байгаа юм байна. Энэ малчдын баярын арга хэмжээний талаар бас иргэдтэй мэдээлэл хүргэж, за энэ хөтөлбөрийн одоо өдөрлөгийн арга хэмжээг бас одоо хөтөлбөрийг танилцуулбал. Түрүүнийхээ одоо би ярианд бас дурдсан л да. Малчдын чиглэсэн нэг 3 томоохон арга хэмжээг зохион байгуулж байгаа гэх. Түүний нэг нь бол одоо энэ 2024 оны 11-р сарын 22, 23, 24-ний зохион байгуулагдах малчдын дунд соёл урлаг спорт арга хэмжээ зохион байгуулж байгаа. За энэ арга хэмжээг энэ жил бас нэлээд өргөн бүрэлдэхүүнээр зохион байгуулж байгаа. Өчигдөр өгөөгөөс 2025 онд сум байгуулагдсны маань 100 жилээ тохиож байгаа. Ингээд 100 жилээ хугацааж иргэдийн нийлүүлэгчдийн хурал сэтрэн намын газраас олон ажлуудыг зохион байгуулж байгаа. Саяхан Улаанбаатар хотноо тусмаас дөрөн гарсан улам нэм хөсгөдөр начин чулууны ваас уугаа нэмжт байлдааны зохион байгуулсан. За одоо энэ хэмжээг бас сайхан том зохион байгуулж ингээд төлөвлөлөөд бэлтгэл ажилд явж байна. За энэ ажлын хүрээнд бол 22, 23, 24-ний өдрүүд бүтэн 3 өдрийн турш хүн одоо малчдаа зориулсан ийм одоо арга хэмжээ зохион байгуулж байгаа. 22-ны өглөө 8 цагаас эхлээд 22-ны газартаа 3 насны тэмээ болтно. Их нас, тором, шин тэмээний болтоо зохион байгуулад, за тэгээ 14 цагаас соёлынхаа ордонд малчдын зөвлөгөөнийг зохион байгуулна. За зөвлөгөөнд бол бас малчтайгаа чиглэсэн малчдынхаа эрүүл мэнд, за хүний хөгжлийн талаар юм хөтөлбөрийн дагуу зөвлөгөөнийг зохион байгуулж мэдээллүүдийг өгнө. За үүний дараагаар бас нутгийн уугуул соёлын төрийн ажилтан дан төмөрийн бат төмөр дуучинтай одоо бас хэсэг дуучид ирж үлгэн тоглолт юм хэмжээ зохион байгуулж байгаа. 23-ны өдөр бол одоо бүтэн спорт зааланд спорт арга хэмжээ явна. За энийг юм бол одоо гарам үйл тэмцээнээр эхлэхээр төлөвлөсөн байгаа. За соёлын ордонд бол бүтэн соёлын арга хэмжээ явагдана. За энэ ажлын хүрээнд спортын 5 төрлөөр, урлагийн одоо 6 төрлөөр малчд маань өсөлдөх ийм арга хэмжээ зохион байгуулна. За энэ ажлын гол зорилго юу гэхээр малчдынхаа одоо зориулсан арга хэмжээг зохион байгуулъя. Түүний дотоос малчдынхаа авиасыг нээх, илрүүлэх 100 жилийн одоо бэлтгэлд бас энэ ажил орж байгаа. За тэгээ малчдынхаа дунд бас нөхөрсөг зохион байгуулах, нөхөрсөг тэмцээнд зохион байгуулахыг төлөвлөсөн. Үүний дараагаас үндэсний бүхэн барилдаан байгаа. 24-ний орой одоо урлагийн 6 төлөөр өрсөлдөөд
тэний барьж шалгарсан малчтын одоо гала тоглолтыг зохион байгуулахаар ингэж хийсэн байгаа. Ингээ үндсэндээ бол 3 өдөр одоо зөвхөн малчтаа зориулсан юм өдрүүдийг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэгээд малчит та бүхнийг энэ арга хэмжээнд хүрэлцэн гэж оролцохыг одоо урьж байна. За та бүхэнд өдрийн мэндийг хүргье. Ингээд та бүхнийг Баянграмгийн богцсон цэвэрлэн төвлөрч Монголтой уулзуулж байна. За ингээд Монгол Улсын хэмжээнд одоо 11-р сарыг одоо соёлын бүтээл сар болгож ингээд зарладаг байгаа. Тэгээд энэ бүтээл сарын хувьд одоо богцмын соёлын төв ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөв, ямар үйл ажиллагаа зохион байгуулав, энэ талаараа бас та бидэнд одоо яриагаа өгнө гэж бодож байна. За бүгдээр нь өдрийн мэнд хүргье. Тэгээд улс орон даяар 11 сар өөрөө соёлын бүтээл сарыг одоо аян болгон зарласан. За үүний хүрээнд богцмын соёлын төв бүх нийтийн соёлын боловсролыг нэмэгдүүлэх, соёл урлаг, соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулан одоо 2-7 хоногийнхаа нүрийг үзэж байна. Тэгээд яг өнөөдрийн байдлаар одоо нийт иргэдийг одоо давхарсан тоогоор 5480 иргэнийг одоо соён гэгээрүүлэх, соёл урлагийн боловсролоор дамжуулан оролцоог хангаж ингэж ажилласан байна. За мөн одоо үлдсэн өдрүүдэд төлөвлөсөн олон ажил арга хэмжээ зохион байгуулагдахаар байна. За тухайлан одоо дурдвал энэ 11 сарын 22-наас 24-ний өдрүүдэд богд сумын нийт малчтын дунд одоо соёл урлагийн, соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулагдахаар байна. Тэгээд үүн дотроо соёлын одоо 7 төрлийн одоо үйл ажиллагаа зохион байгуулагдана. Тэгээд нийт багуудаас соёл урлагийн үйл ажиллагаанд одоо нэг багаас ихэд 20 гаруй малчин ингэж хамрагдах ийм дүр зурагтай. Тэгээд одоо өдөр тутмынхаа бэлтгэлийг хангаад ингэж ажиллаж байна. За мөн үргэлжлүүлэн 11 сарын 25-ны өдөр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Содном дамбын мөнх жаргал багшийн маань үе үеийн шавь нарын хүндэтгэлийн тоглолт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. За энэхүү тоглолт үйл ажиллагаанд алс холын Улаанбаатар хотоос шавь нар ирнэ. Мөн энэ одоо богд нутагтаа сууж байгаа ардын авьяастан сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид, за мөн хүүхдийн цэцэрлэгийн сурагчид, хүүхдүүд гэсэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй баг хамт олон ингээд бэлтгэлээ хийгээд ажиллаж байна. Тэгээд энэхүү одоо өдрүүдэд зохион байгуулагдах үйл ажиллагаанд иргэд та бүхэн бас төвтэй оролцож ингэж энэ үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг одоо хүсэж байна. Тэгээд амжилттай. За мэдээж ингээд соёлын бүтээл сарын үйл ажиллагаа одоо бас богцомд олон арга хэмжээнд зохион байгуулагдах юм байна. За эдгээр арга хэмжээнүүдийг зохион байгуулах одоо бэлтгэл ажлууд одоо маш их одоо ачаалттай байгаа одоо соёлын байгууллагууд харагдаж байна. Тэгээд өдөрт одоо манай соёлын байгууллагын ажилтан алмаагч багш нар мэрэгчлэнгүүд маань одоо олон цагаар их ажиллаж байгаа. Тэгээд ажилчтай бас амжилт хүсээд соёл урлагийнхаа байгууллагын нийт хамт олонд бас одоо соёлын бүтээл сарын одоо энэ өнөр их ажилд амжилтыг хүсээд хамгийн сайхан хүнийг хүсье өрөөё. Тэгээд та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүгдийг хүсье. Баярлалаа.